За сайн байна уу? Сайн байна уу? За сайн. За 5 гишүүнтэй гурван баг бас хуваалцсан байгаа тийм ээ. За багийн гишүүд бүр өөрийн гэсэн үүрэгтэй байх хэрэгтэй. Багш нь 5 үүргийг бичээд ширээн дээр нь тавьсан. За энэ 5 үүргээс өөрсдөө үүргийг суглаарай. За багийн бичээд ахлагч. За тайлбарлах, багийн туршигч, багийн туслах гэсэн 5 юм байна тийм ээ. За багийн туршигч туршилтыг хийн. Туслах туршилтыг явуулж туслах нь туслана тийм ээ. За тэгээд туршилтаар гарсан зүйлийг бичиж бичин тийм ээ. За тайлбарлагч над руу тэр гарсан боловсруулсан дүгнэлтийг тайлбарлагч надад хэлж өгнө. За тэгээд багийн ахлагчид багаа ерөнхийдөө удирдах зохион байгуулалт явна. За хэдүүлээ хичээлдээ орохынхоо өмнөх хичээлээ баттгаад өмнөх хичээлдээ гол ойлголтуудыг оруулъя. За эхний даалгавраа аваарай. За асуултууд өгөгдсөн бэ. Энэ асуултын дагуу үгийн сүлжээ бөглөөрэй. За бөглөөрэй. За 2 минутын хугацаа өглөө шүү. За хийцэн багаас эхлээд хараа өгнө шүү заа. Динамотер. Хугацаа өнгөрөхөж биеийн байдал өөрчлөгдөж байвал тухайн биеийг механик хөдөлгөөн гэнэ. За маш сайн. Хүчийн үйлчлэл биеийг хэлбэр дүрс өөрчлөхийг информац гэнэ. Биеийн сонголт үйлчлэж байгаа хүчнээс шууд хамааралтай. Үүнийг Google хуйль гэнэ. Зөв байна уу? Зөв байна. Маш сайн. Санхин татах хүчийг хүндийн хүч гэнэ. За зөв. Зөв байна. Хүчийн нэгж юу тоо? Хүчний хэмжээ ба чиглэлийг өөрчлөдөг
안쓰리 헬퍼 메커니즘겐 자, 헬퍼 메커니즘. 이주 곡산 도전사 익스치 байвал хурцах хөдөлгөөнгөн 자, Түлхийг саатуулж байдаг альва бийсийн тулгуургэн өдрөөний чиглэлийн эсрэг чиглэлэн хүчийг үргэлжлэхийн хүчгэн даалтын нэгжин паскал за, маш сайн байна. За, өмнөх бодлоор ойлгуулдаг. За, тодруулсан хэсэгт ямар үгсэж байна? Архимедийн хууль За, өнөөдөр маань хичээлийн сэдв Архимедийн хууль гэснэ. Архимедийн хууль. За, тэтгэр нэгэ башка тавиарай. За, дээш шишсэн чөлөө хааш ондог вэ? Доош ондог. Яагаад? хүний За, хүнний хүчний улмаас доошоо унах. Тийм ээ. Тэгвэл яагаад усан дотор загс өгөөд хөлөг онгоц усан дээр өгөөд явдаг юм бэ? Хүнний хүчний улмаас яагаад доошоо унчих болов юм бэ? За, энэ асуултанд хариулахын тулд хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлийг туршилтыг хийе. За, эхний туршилт. За, багш нь заавал хавчиж. За, туршилт. За, туршилтыг заавал уншаарай. Хэрэглэгдэх зүйлс устай хөрөн гялгар ууд эзэн уя туршилтын заавар гялгар уудын ус гэж агаарыг шахаж гаргаад эзэн уяга намын өсөс байгаа. Эзэн уяны үзүүрээс байж сатай усан дахин оруулж гаргаарай. За, багш нь эзэн гялгар ууданд нуусыг эзэн уягаар амын богоо бэлдсэн байгаа тийм ээ. За, эзэн уяны үзүүрээс нь бариад бусад цогцгоо туршилтууд тийм ээ. Үзүүрээс нь бариад агаарт нэг ямар байна? Усан тийгээр ямар болж байна? Тэгээд туршилтаарай. Агаарт өргөөрэй. За, юу ажиглагдав? За, дүгнэлт нэгээ бүгдээрээ гаргаад, тарааж өгөх материалын хоёр дахь нь тийм ээ. За. Тэгтээ гаргаад за ажигласан зүйлээ бичэндээ. Энэ дээр за, дүгнэлтээ бичсэн хүүхдүүд. За, ямар дүгнэлт гарсан? За, эндээс. За, яасан? Эзэний сонс хийсэн. Агаас эзэн хийдүү сонсон. Усан эзэний сонс багс байна. Эндээс хатгад усан хийсэн би өнгөрч байна. За, усан хийсэн би өнгөрч байна. За, самбар дээр бас яг адилхан дүгнэлт байгаа. За, нэг 3 хүүхэд гарч ирээд самбар дээр дүгнэлтийг гүйцээгээрэй багш нь. За, энэ 3 хүүхнээс за, дэшгэн аа. За, дараагийн туршилт. За, ямар туршилт вэ?
За тэгээд дээр. За юу ажиглаж байна хүүхдүүдээ? Гялгаруудаас доош нь дараад яваад нүрсэн үү? Нэсэн чи яаж вэ? Эргээд дээшээ яаж вэ? Араад ич. Энэ юу гэсэн үг юм бол гялгаруудаас хүнгийн хүчний хүчлэр доороод байж ах хэвээр тийм ээ? Нэсэн чи дээшээ гараад энэ яагаад юм бол? За хоёрдугаар дүгнэлтүүдээ бичсэн үү? Хоёрдугаар дүгнэлт бүгдээрээ аваад бичих хэвээр тийм ээ? За хоёрдугаар дүгнэлтээ аваад нөгөө бүгдээр За юу гэж нөхсөн бэ? За уншээ. Шингэн доторх бид шингэний зүгээс өргөх хүч үйлчилдэг. Энэ хүчийг архимедийн хүч гэж гэж тэмдэглэнэ. За архимедийн хүч гэдэг маань юу юм бэ гэхээр шингэн дотор хийцэн байгаа бид яах нь? Өргөх шингэн тухайн биеийг яагаад вэ? Өргөөд байна тийм ээ? Ийм өргөх хүч байдаг. Энэ өргөх хүчийг юу гэх нь? архимедийн хүч. Хүч гэж нэрлэнэ. Тэгээд паа гэж нэрлэдэг. Хүчийг ямар үсгээр тэмдэглэдэг? За тэгвэл энэ А гэдэг нь юу юм бол? Архимедийн хүчийг бусад хүчнээс ялгахын тулд А гэсэн за индекс тавьж өгсөн байна тийм ээ? За хэдүүлээ тэгвэл энэ өргөх хүч юутай тэнцсэн юм бэ доо? Өргөх хүч юутай тэнцсэн вэ гэдгийг туршиж үзье. За багшны энд туухай 100 г-ийн туухай. За тэгээд динамометр бэлдсэн байгаа. За хоёр дахь туршилтынхаа зааврыг уншия бүгдээ. Туршилт 3. Хэрэглэгдэх зүйлс. Нэгдүгээр 100 г туухай хүч шинжиж заавал тухайн усны гадна болон усан дотор хэмжин зөрүүг тооцоо. За тарааж өгөх материалын 3 таваарай. За хүснэгтэй зүйлээ ба. За энэ хүснэгтийг за зааврын дагуу бүрдэх. За энэ туршилтаа бид нар өргөх хүчийг олох гэж байна тийм ээ? Өргөх хүчийг олохын тулд яа гэж вэ? Тууханы жиг усны гадна болно. Усан дотор хэмжээ зөрүүг тооцоох нэ. За тууханыхаа нэг үзүүлэлт нь яг динамометр үзүүлэлт. Нөгөө үзүүлэлт нь туухай. За энэ усны гадна байгаараа хэдэн. За туршилтанд өөрөө. За яг тэгшин бариад за хэмжээтэй нь хэн уншихаа. Тосгон хэмжээтэй уншаад бич. Хичээж нь бичээ шүү. Нэг усны гадна шүү. Хэн бичгээ? Би. За энэ. Нэг 11 гэж бичсэн. Нэг 11. За зөрөө нэг гарах гэдэг. За өргөх хүч. Наад чинь динамометрийн маань ямар нэгжтэй байгаа вэ? Хүчийг олж ямар нэгжтэй авах уу? Ньютон гэсэн нэгжтэй байгаа. За усны гадна өргөх хүч маань хэн гарсан бэ танаа баг? Өргөх хүч нь зөрүүн гэсэн үг шүү дээ. Юу вэ? Хүчийг омжиж байгаа шүү дээ. Өргөх хүч нь хэн гарсан? Тэг 2 ньютон. Танаа гарсан? Танаа? Тэг 2. За тэг 2 ньютон. За энэ өргөх хүч тэгвэл юунаас хамаарч болох юм болоо? Өргөх хүч юунаас хамаарч болох? Та юу гэж бодож байна?
Өргөө хүч юунаас хамаарч байна? За багшны мензуртээ уснууд тавьж өгсөн байгаа тийм ээ. Яг тодорхой төвшөнд байгаа. За энд усан дотор та саяга туухыг хийгээд үзтээ. За юу ажиглах юм уу? За болгоомжтой гэдэг мензурка авдаг үг шээ. За зүгээр динамометргүй ингээд туугаагаа өөрөөсөө барьгаад хийчихээ. Барьгаад тэгээд динамометр хэрэггүй шүү. Юу нөөцтэй гэдэг та өөрөөсөө 50 тааш наа. За тэгээд дахиад нэг автаа. Дахиад нэг туугаагаа хадуу дээш наа гарах. За эргүүлээ тэгээд. За юу ажиглаж байна? Усан тийм байгаа. Усан тийм байгаа. Тэр өөрөө хөөж юунаас хамаарч тугаараа бензинтэй усан байсан чи за яасан гинэ? Аюу мэлээ. Нөгөө яраад тугаараа юу гэсэн таавал Усны төвшин өөрчлөгдөж байна гинэ. Би хийгээгүй шүү дээ наадах. За усны төвшин өөрчлөгдсөн юм. За тэгвэл усны энэ өргөн хүч маань энэ түрэг дээшээ ус түрэгдээ дээштэй тийм ээ. Тэр маань тэрийг түрэгцэн ус гэж ярина шүү заа юу. Энэ түрэгцэн устай холбоотой юм болов уу? Юу гэж бодож байна? Магадгүй тийм ээ. Жогыг туухыг усанд ингээд тэр усад дээшээ түрэгдээд өөр юм ажиглахдаггүй байгаа зү. Тэгэхээр энэ тэгвэл өргөн хүч маань тууханы жинтэй холбоотой гэж болох юм аа. тийм. За энийг тэгвэл туршилтаар шалгах юм даа. За туршилт. За яаж хийх вэ гэхээр туухайгаа усан дотор хийчих хөвгдөдөө. За усан дотор хийхээ өмнө энэ усныхад мензуртай усныхаа хэмжээг бичээрэй. За хэд вэ? Энэ үсгэрчиг өгдөн тийм ээ. Туухайг усны төрөгцөн усны хэмжээ буюу жингэн тодорхойлё гэж байна. За анхны төвшин хэд вэ нэ өгдөө. 600. За дараах төвшин гэхэд туухай эсний дараах төвшин хэд вэ нөө? За тэрийг өөртөө бичээрэй. Хорошо. За яг сайн хорошо. За зөрүүн гэж энэ хоёр өмнөх төвшин дараах төвшин хоёрын зөрүүн юу вэ? 10 литр. За зөрүүг олсон бүгдээрээ. Эцгүүн тэгвэл хэд вэ? Миллилитр гэдэг маань бас шинэ эцгүүн тийм ээ? Тэр миллилитр сантиметр куб руу шилжүүлээд гэсэн үг. Сантиметр куб руу. За 1 миллилитр хэдэн сантиметр кубтэй тэнцвэдэг? Хэдэрээ? За энэ бүтэн өгүүлбэрээр хэлж. 1 миллилитр 1 сантиметр кубтэй тэнцвэдэг. За тэгвэл 10 миллилитрийн маань хэдэн сантиметр куб болох вэ? 10 сантиметр куб. За 10 сантиметр куб эцгүүнийг олцсон тийм ээ. За эцгүүнийг олцсон юм чинь бид нар одоо яах вэ? Массыг олох гэдэг масс. За эцгүү мэдээж яг массыг яаж олдох юм бэ хүмүүс те? Массыг яаж олох вэ? Массыг олохын тулд бид нар яаж вэ? За магтмоо. Бин нягтыг Рабую бин нягтыг үчир эцгүүн. Бин нягтыг эцгүүнээр үчиг масс гардаг. За тэгвэл энэ биеийн массыг олоорой. За энэ дээр бид нэр ро гэдэг юм мэддэхгүй байгаа тийм ээ? Эцгүүнийг сайн олсон тийм үстэй. За ро гэдэг төгөөд эндээс усны нягтыг багшны эндээс бэлээ өгч. Усны нягтад 1 грамыг хуваасан сантиметр куб. За 1 грамыг хуваасан сантиметр куб. Бичээрэй.
ml чинь 1 ml 1 cm гэсэн чинь 10 ml хэдэн сантиметргүй би. 10 см. Тийм шүү дээ. Тэгээд за бадаараа бичиж. Бадаараа бичиж. Наад бадаараа бичиж. Олцно. За маас дээ. 10. За танаа маас дээр. Гараа намтай одоо. За маас олсно. За хэд авсан? 20 г. Хана? Хэд үү? 20 г. 20 г. За маас олсон. Маас бид нар юугаар илэрхийлж гэж байна? Оо на 20 г-ма килограмм руу шилжүүлээд өгдөө. 20 г-ма килограмм руу шилжүүлээд. 20 г мэдээ. Хэдэн килограмм бэ? 8.2 юу? 2 кг. За шилжүүлсэн үү? За тэгвэл 102 кг. Одоо тэгвэл энэ усны төрөгцсөн усны усаад яриад ба тийм ээ. Төрөгцсөн усны одоо тэгвэл жинг нь бол төрөгцсөн усны жинг. Жингийн биеийн жинг гэдэг маань хүнний хүчийг олно гэсэн үг шүү дээ. За яаж болох вэ? Зөв масса. За. Заасан. 대가로는? 자, хэд гарсан бэ? 대가로는 хоёр дөрөвтөө гарсан. 대가로는 хоёр дөрөвтөө. За, тэгвэл бид нар төрөгцсөн усны манжийн хэд гарав? 대가로는 хоёр дөрөвтөө. А нөгөө өргөх хүч маань бас хэд гарсан? Энэ хоёр яагаад вэ? За тэгвэл энийг одоо юу гэж хэлмээр вэ? За дүгнэлтээ нөгөө бүгдээрээ багш 3 дахь дүгнэлтүүдээ аваарай. Ширээн дээрээс тийм ээ. За энэ дээр сая гарсан хэмжээлтээс энэ дүгнэлтээ за бүгдээрээ нөгөө. За, өгсөн хүмүүстэй Шингний зүгээс үлдэж байгаа өргөх хүч буюу өргөх хүчийг юу гэж нэрлэдэг вэ? Өргөх хүчийг юу гэдэг вэ? Маш сайн. Арифметик хүч. За бүгдээрээ. За тэр арын баг маш сайн хэлсэн бай. За арын багаас нэг тайлбарлагч нь төлөөлөд энийг уншиж. За
зүгээс бий дүүлж байгаа өргөх хүч буюу арифметик хүч нь төрөгдсөн шингэний жинтэй тэнцүү. Үүнийг арифметик хууль гэв. Сая та нарын өргөх хүч тэр төрөлцсөн шингэний жин хоёр адилхан гараад ирсэн тооцоод үзсэн чинь тийм ээ. За тэгвэл өргөх хүч буюу гэдэг. Өргөх хүчийг юу гэдгээ? Арифметик хүч шингэний төрөгдсөн шингэний жинтэй тэнцүү. Үүнийг арифметик хууль гэв. За самар дээр дүгнэлт нь тань нөхгүй. За хараа. За гурав дүгнэлтээ бүгдээр уншъя. Шингэний зүгээс бий дүүлж байгаа өргөх хүч буюу арифметик хүч нь төрөгдсөн шингэний жинтэй тэнцүү. Үүнийг арифметик хууль гэв. За энэ гурав дахь асуултынхаа гурав дахь дүгнэлтээ хэдүүлээ томьёолын ерөнхийдөө. За арифметик хүч төрөгдсөн шингэний жинтэй юу гэдэг? Тэнцүү. За арифметик хүч төрөгдсөн шингэний жин. За тэнцүүгийн тэмдэг ашиглаад тэм бичих вэ? Самбар дээр. За хараад ирэх нэг. За арифметик хүч нь за тэр дараа ард нь шаха. Арифметик хүч нь за төрөлцсөн шингэний жин хоёр ямар байх ёстой вэ? Тэнцүү байх ёстой. Маш сайн. За үгээр ингээд өгүүлбэрээ бид нэр товчхон болохоо бичтэй. Энэ маань арифметик хүч төрөлцсөн шингэний жин хоёр ямар гэж вэ? Тэнцүү гэж гараад ирсэн. Одоо энээр хэдүүлээ томьёогоор бичээ. За томьёогоор арифметик хүчийг яаж тэмдэглэдэг гэдэг? За гүрзүүл мөнгөцүүл хоёр гарч ирээд энэ гурван юу ашиглаад за томьёолч арифметик юуийг томьёолох гэж байна бид тийм ээ. За арифметик хүчин юу юу? Эфа. Дан атын тулгаад. Аха эфа. Тэнцүү. Шингэний жим яаж бодлоо? Шингэний ягтыг эсгүүнээр үржээ тэгээд жигээр үржсэн тийм ээ. Тэгэхээр өмнө олсон шүү дээ. За бид нар өнөөдөр хичээлээр гаргаж авсан ерөнхий ойлголтууд энд байж байна. Гаргаж авсан ерөнхий ойлголтууд. За самбар дээр байгаа зүйлсийг бүгдээр бичээд аваа.
자, 붙여도 붙여. За хийсэн үү те? За болсон бол бид нэр арифметик үүдэг зөвхөн 3 баг 3-аа ижил туухааны хувьд сайн шалгаж үзсэн. Гаргаж ирлээ тийм ээ. За одоо багш нь баг болгонд өөр. За чинжүү, төмс, за мандрин гэсэн 3 бие төгсөн байгаа. За энэ 3 биеэ нөгөө өргөх хүчний олно тийм ээ. Дараа нь тэгээ яах вэ? Энэ биеийнхээ түрж гаргасан усны жийг олно. За тэгж гоод арифметикийн хувьдаа шалгая. За өөрсдөө туршилтаа хийгээд ирлээ. Туухаануудаа уснаас аваад явчих та. За ингээд өмнөх хичээлээр гаргасан хүснэгт байгаа тийм ээ өмнө даалгавар байгаа. Энэ хүснэгтийн доотлолт нэг нэмэлт хүснэгт байгаа доос. Энэ дээр хийгээрэй. Энэ дээр бичлэгтэй хийгээд явна шүү. За тэгээ хоёрдоо хүсээ. За нөгөө өргөх хүч энэ биеийн түс гарсан шиг хоёр адилхан байх үгүй гэдгийг шалгах тийм ээ.
За дуусч гин үү? За туршилтаа хийх. За туршилтаа хийсэн үү? За архимедын хуулиар шалгасан уу? Шалгасан тийм ээ. За танай багийн хувьд за энэ өргөх хүчин хэдийс уснаа юм хүч? Энэ гурван юу вэ? За төрөлцөн шингний жингээ дараа за яасан? Ижилхэн байна тийм ээ. За архимедын хууль маань хараад байна. За эндээс танах гарсан уу? За өргөх хүчин хэдийс? Энэ дааш. За энэ мандрины маань мандрины маань төрж гарсан усны шингээ жин нэтэц. Тэгэхээр за хэн гарчээ. За танах. За энэ төмсний усны өргөх хүчнээ гарсан. 1.5 ньютон. За энэ төмсний маань төрж гарсан шингэний жин нэтэц. 1.5 ньютон. За бид нар архимедын хуулиар шалгачлаа. Тэгсэн чинь шингний зүгээс бид үйлчилж байгаа өргөх хүч буюу архимедын хүчин. За юутай адилхан гэж гараад байна? Адилхан байна гэдгийг шалгачлаа. За гэрийн даалгавар хүчтэй. За гэртээ байгаа хуваарьтай савнуудыг ашиглаад гэртээ байгаа хуваарьтай сав. Энэ өөрөөр хэлбэл мензур гэсэн үг байна шүү дээ, тийм ээ? Хуваарьтай савнуудыг ашиглаад за энэ архимедын хуулийг шалгасан хоёр туршилт хийж ирээрэй. За битүүдэд өөрсдөө сонгоно шүү. За юу? За битүүдэд өөрсдөө сонгоно. Хаагрын албар бүрэлдээ. Хоёр бит сонгож аваад хуваарьтай сав ашиглаа тийм ээ? Тэгээд битүүдэд сонгоно. За өнөөдөр хичээлээр. За өнөөдөр хичээл дээр энэ гал